Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 3-1-ийн 4-т бол эрүүл мэндийн салбараа тоноглогдсон төрийн тусламжийн машинаар хангах ийм зорилт төвшүүлсэн байгаа. За энэ хүрээнд бол сая бид нэр 9-р сард улсын төсвөр нийслэл үйл ажиллагаа явуулж байгаа томоохон 10 эмнэлгээ төрийн тусламжийн машинаар хангасан. За энэ удаа Японы засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд дахин 10 машинаар бас нэмэгдүүлж байна. За ингэснээр бол ер нь манай эрүүл мэндийн салбарын төрийн тусламжийн машины хангамж парк шинжил бол нэлээд өндөр түвшинд очино. За хөдөө орон нутгийн тухайд бол бид нэр өнгөрсөн онуудад 227 сумыг шинэ машинаар хангасан. За одоо үлдсэн сумдуудыг 19 онд бол хангахаар ингэж ажиллаж байгаа. За өнөөдрийн одоо энэ гар үсэг зурсан үйл ажиллагаа бол манай хамгийн тулгамдаад байгаа яаралтай төрийн тусламжийн машин хэрэгтэй байгаа. Төрийн тусламжийн газар, дүүргүүдийн эмнэлэг гээд 10 чухал газраа энэ машинуудаа өгнө. За Японы засгийн газрын энэ буцалтгүй тусламжаа бол олон хэлбэрээр явуулдаг. За сургалт, за мөн материаллык баазыг бэхжүүлэх эдийн засгийн олон чиглэлээр явж байгаа л да. За энэ хүрээндээ бол бас JICA төслийн хүрээнд явж байна. За үндэсний үндэс төслийн хүрээнд явж байна. За Японы үндэсний үндэс төсөл бол манайд буцалтгүй тусламж хэлбэрээр хэрэгждэг. Энэ удаагийн 10 машин ч гэсэн үндэсний үндэс төслийн хүрээнд бол хэрэгжиж байгаа. Ер нь Японы засгийн газар манай эрүүл мэндийн салбарт 90 оноос хойш үнэхээр тусламжийн гараа одоо хангалттай сонгож байгаа. 2013 онд 4 тэрбум төгрөгийн өртөгтэй 4 төрлийн маш тулгамдж байсан тоног төхөөрөмжүүдийг бол эрүүл мэндийн салбарт өгсөн байгаа. За энэ нь бол одоо дурангийн иж бүрд Лехо аппарат, ариутгалын автоклав, тэрэгцэр байсан. За энэ нь 3 дугаар шатлалын 7 эмнэлэг, за аймагуд, амаржих газруудад бол энэ хангалтыг өгч байсан. За 2014 онд бол Өвөр ханга, Говь Алтай аймагуудын 35 сумыг, за мөн амаржих газруудыг бол нийтдээ 20 гаруй тэрбум төгрөгийн төрийн тусламжийн машин болон тоног төхөөрөмжөөр хангаж ирсэн бол энэ удаа бол ингээд 7 байгууллагыг 10 машинаар хангаж байгаа юм сайхан үйл явдал болж байна. Энэ 10 төгрөгийн машин бол энэ жил энэ оны дотор тэрлэх зорилготой байгаа юм а. Хамгийн хордонаараа 11 сар эсвэлжиж ирж магадгүй юм байна. Бас 4-р сар саран гэрэлтэй сайд очихдоо Японы эрүүл мэндийн газрын хүмүүстэй ярилцлага авахдаа Монголын эрүүл мэндийн салбарт юу хамгийн түрүүнд юу хэрэгтэй вэ гэж асуултанд түргэн тусламжийн машин гэж хэлсэн байгаа. Тэрнээс эхэлж манайх Японы засгийн газараас 10 машиныг тээвэрлэхээр болж байгаа юм аа. Өнөөдөр энэ гэрээ зурснаас хойш хөдөлж эхлэн тээвэрлэж эхлэн гэсэн ойлголт байж болно. Гар үсэг зурх ёслолын ажиллагаанд хүрэлцэн та бүхний энэ өдрийн амар агуулan айлтган мэдчилж байна. Ингээд эрүүл мэндийн яамны гадаад хамтын ажиллагааны эцсийн мэргэжтэн туяа. Гарвай 4 тэрбум гарвай төгрөгийн 4 төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн тусламжийг бол манай 緊急医療というのはまた重要な分野の一つとなります。